За та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. За лайв хийсэнгүү нэлээд удлаа. Ном уншлагын лайваа бол ерөнхийдөө хийгээд байсан. 2026 он гарснаас хойш ерөнхийдөө одоо ховийн гэх юм уу те, ховийн яриа, үг үзэл бодлоо илэрхийлэх тийм лайвыг бол одоо хийсэнгүү. Энэ бол одоо 2026 оны анхны одоо хүмүүстэйгээ ярилцах тийм лайв эхэлж байна. За тэгээд та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгээд замаанахан тэгээд бүгдээрээ сайхан шеэр хийгээд ороод ирээрээ. За сүүлийн үед сошиалаар одоо айхтар янз бүрийн юм болцоож ил байх шиг байна. Ажиглалтын байдалтай нэлийн хэд хонлоо. Тэгээ он гарснаас хойш за ер нь бол одоо энэ нийгмийн байдал, за энэ одоо хүмүүсийн байдал, энийг одоо ерөөхдөө ажигласан байдалтай л байлаа. За бүгдээрээ сайхан шеэр хийгээд өгөөрэй. Намайг дэмжиж, намайг дагаж одоо миний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэлийг минь дэмжиж байлиг та бүхэндээ юун түрүүн одоо баярлаж, талархаж явдгаа илэрхийлье. За тэг юуны өмнө бол одоо би гарчиг бол тавьсан байгаа. За Үнэн Баазуу намын Отгонбаатар. За Одонгоо буюу гоо нарын талаар яг ярилццгаая гэж байна. За манайхан бүгдээрээ сайхан шеэр хийгээд өгөөрэй. Олоолаа олж хагаад бас сайхан ярилцъя. Бүгдээрэнд нь шинэ оны мэнд орж ирсэн бүх хүмүүстээ шинэ оны мэнд хүргье. Та бүхэн оноо сайхан өгцөн үү? За тэгээд энэ 2026 он сайхан гарлаа. Удахгүй одоо сүрээр дарагч хэмээх гал морин жил гарнаа. За тийм учраас энэ морин жилдээ Монгол улс бас сайхан дэвшилттэйгэр тийм ээ. Ерөнхийдөө энэ улс орныг маань одоо хөгжүүлэхгүй байгаа, хөгжүүлэхийг хүсэхгүй байгаа, ард олныг сайхан амьдруулахыг хүсэхгүй байгаа. За тэгээд өөрсдөө одоо ичгүүр сонжуургүйгээр хулгаач гэж нэгээ дуудаад байдаг эдгээр нөхдүүд юу ягаасай. Энэ төр засгаас маань одоо хурдан зайлшгүй гэж бодож байна. Тэгээд гал морин жил энэ улс оронд сайхан юм болох хаа. За эхнээс нь тэгээд коммент уншаад сайхан ярилцъя. За юу гэнэ? Аль хоёр тэмцэгчийн дүрд аль нь хоёулаа тэмцэгчийн дүр тоглосон шантаж нар л гэж боддог доо гэж. Тийм яг ерөнхийдөө одоо хуу хүмүүсийн өөрсдийн бодлол доо. Би бас зүгээр бас өөрийнхөө хувийн бодол юмыг л хэлэх гээд байгаа. За та нарт хэн нэтгэхэ байсан гэж. За яг одоо би бол одоо өөртөө бол итэг гэж бол за хүнийг шахахгүй шүү дээ. Цаг хугацаа харуулна. За ер нь ингээд хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэлээс харагдана. Тийм болохоор одоо ер нь та бүгд маань ингээд сайн анзаараарай. Сайн анзаарч ямар байна? Энэ хүн одоо урд өмнө одоо бас яг ямар үг үйлдэл хийж исэн гэдгийг бол бас
сайн тунгааж урд урдын жилүүдийн юмыг бас санаж бодож ерөөхдөө дүгнэх баха. За шинэ оны мэндэ гэж байна. За та нарт хэн итгэхэ байсан гэж. Тэрийг уншсан. За яг итгэх байх их нь та нарын өөрсдийн л одоо хэрэг. Тэгээд ер нь бол цааш та хүмүүс одоо өөрсдийнхөө байдлыг харуулах баха. За хэнд итгэх нь таны ирэх цаг хугацаа харуулна. За манай Оюнбаатарын Нэмд орж гэдэг залуу хэлсэн байна. За манайхан бүгдээрээ шеэр хийгдэгээр олоолаа болж хагаад нэлээд сайхан ярилццгаая гэж бодлоо. За би бол энэ лайваараа бол одоо хин нэгнийг одоо гүтгэх биш, тийм ээ. Хин нэгнийг одоо бас харлуулах биш. Тий. Ер нь бол яг үнэн бодит байдлыг л яриа гэж бодож байгаа. За Стронглиум за Отгонбаатар гоо хоёр бол шаал худал шантаажуудаа гэж. За тэгж хэлж байна. За манай Нэмд орж хамт ярилцъя гэж явах шиг байна. Болно л доо. Хамт сайхан ярилцъя. Тэгээд над руу хүсэлт явуулчаарай. Би тэгээд сайн нэг оролж хүсэлт орж ирж явах шиг байсан. За манай Отгон туяа ороод ирсэн. Лавэс битгий гараарай. Сайхан ярилцъя. Сайн байна уу гэж. За нөгөө ансаад нэгдэж байгаа юу гэж. Тийм ээ. Ерөнхийдөө бол нэр ансаагсаас ард нийтийн санал асуулга гэдэг. За үүн дээр одоо манайхан бас анхаарлаа нэлээд сайн төвлөрүүлж анхаарлаа сайн хандуулж гэсэн үг шүү дээ. Анхаарлаа сайн хандуулж байгаарай. За одоо 26 оны 1 сарын 13-нд бол одоо эхний ээлжний хилцүүлэг болох гэдэг шүү дээ. За ямар ч байсан нэг 1000 гаруй хүн цуглана гэж ах шиг байна. 5000 гаруй хүн бүртгүүлсэн гэж би сонслоо. За түүнээс нь 1000 гаруй хүн одоо орох юм шиг байна. За энэ бол ард нийтийн санал асуулга болчихж байгаа юм биш шүү. Ард нийтийн санал асуулгыг ямар асуулгаар одоо явуулахыг тэрийг одоо хэлэлцэх юм байна. Тэгээ үүн дээр бол би бас иргэн хүний хувьд бол бас хардж байгаа. Гэхдээ ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа хүмүүсийг хардах биш. Ард нийтийн санал асуулгад оролцож байгаа хүмүүс тийм ээ. За энэ ардын нам, ардчилсан намаас нөгөө манайхны нөгөө яриад байдаг ардын намаас нөгөө юунууд байдаг штэ. Нөгөө хэсгийн ахлагч гэдэг юм уу те. Тиймэрхүү нөгөө нэг за энгийн одоо муухай үгээр хэлэх юм бол нөгөө тэжээгрүүд те. Тиймэрхүү улсуудаас олноороо ороод яг одоо ингээд үг үзүүлэлтээ илэрхийлж байгаа. Илэрхийлж чадахгүй байгаа иргэдийн одоо төлөөлөл болоод орчихъя. Тэгээд бас илүү одоо давамгай байдал үүсчихгүй гэдэг дээр бас их санаа зовж байна. Тийм учраас тэр 1000 гаруй хүн бүртгэсэн гэж байгаа тэрэн дундаа бас 5000 гаруй хүнээс бүртгэсэн гэж байгаа юм чинь бас нэг бодолцож харж бүртгэсэн бахаа гэж би бодож байна. За тэгж бүртгээсэй гэж би найдаж байгаа. За тэгээ ерөөхдөө бол би бол зүгээр оролцогчоор орно. За идэвхжүүлэн бас манлайлан оролцъё гэсэн хүсэл тавьсан. Тэгээд тэр үед одоо ард нийтийн санал асуулгын хилцүүлэг нь болохоор яг тухайн цаг үед яах нь тэгээд нөхцөл байдлаас болох хаа. За миний хувьд бол одоо ингээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлнэ. За ард нийтийн санал асуулга гэдэг бол ерөөхдөө яг нийт хүмүүст ойлгуулахад 13-даа бол болчихж байгаа юм биш. 13-даа бол яг ямар асуудлаар одоо хуулиараа 3 хүртэлх гэж байна шүү дээ. 3 асуудлаар санал асуулга явуулахыг шаардна гэж байгаа. Шаардна гэж. Тэгэхээр одоо юу гэдгийг одоо манайхан ихэнх нь одоо улсын хурал тарл гэдэг байгаа тийм ээ. Улсын хурлыг тараас нар яах юм? Дараа нь одоо юу гэх юм? Сонгуулийн тухай хуулийн дэмэл өөрчлөлт оруулъя гэж яах шиг байна. Тэгээд ер нь 1000 гаруй миний сонссноор 1000 гаруй одоо асуудлаас ярилцаа тэгээд тэр 3 юмдаа нэгтгэх юм шиг байна. За тэгээд гарчигныхаа дагуу ярилцъя гэж бодлоо. За манайхан бүгдээрээ шеэр хийгээд өгөөрэй. Бас олон хүнд хүрээд өгвөл бас их сайн байна. За тэгээд
За би бол Отгонбаатар гэж хүнийг бол би нэг за 3 жил гаруй өмнөөс бараг 4 жилийн өмнө юм. Өмнөөс мэдх юм. За ингээд нийгэмд ингээд бас үг үзэл бодлоо илэрхийлээ тийм ээ. Ус төрийн одоо итгэх зүтгэлтэй байгаад за ингээд иргэн хүний хувьд харахад бас нэг зөв юм яриад байгаа юм болов уу гэдэг байдлаар би тухайн онтой би бүр өөрөө очиж юу яасан. Очиж уулзаад танилцаад. За тэгээд ер нь бол хоорондоо сайхан ярилцаад зөвшөлдсөө тийм ээ. За энэ хүн юу бодож явд юм. Би одоо өөрийнхөө одоо бүхэл бараг амьдралын бараг л түүхийг бараг ярих шахах болон бас нэг цаг гарan бараг 2 цаг уулзсан. Тэгээд ер нь бол эхний ээлжин. За энэ хүнд бол би итгэсэн. За энэ зөв юмны төлөө явж байгаа хүн байна. Тийм ээ? Бас нийгмийг өөрчилж бодолтой яваа ийм залуу хүн байна гэд. Тэгээд би байж үтэл Отгонбаатар намдаа орооч тий 2024 оны улсын хурлын сонгуульд нэр дэвшээч гэдэг ийм хүсэлтийг тавьсан. За тэрхүү хүсэлтийг бол одоо манай шинжаах хід дээр маань ирж хүсэлт тавиад за би түүнийг зөвшөөрөөд ингээ 2024 оны сонгуульд улсын хурлын сонгуульд оролцсон байт. За тэгээд одоо бол би үнэн ба зөв намаас гарчихсан. Одоо бол гарчихсан байна. Яагаад вэ гэхээр яг миний хувь хүн ч одоо би одоо түүнээс бол шууд 100% буруутгах гэж байгаа юм биш. Үнэн ба зөв намайг буруутгах гэж байгаа юм биш. Миний хувьд бол үнэн ба зөв биш, худал ба буруу явах гээд байна гэдэг юм хардлага төрсөн. Ер нь бол хэд хэдэн удаагийн бас нэг тийм үйлдэл үзэгдсэн. За улсын хурлын сонгуулийн дүн гарах орой тийм ээ. За бас нэг одоо энэ ирэх барьж байгаа намын нэг нөхөр ирээд л одоо тэнд одоо нэр дэвшсэн нөхдүүдийг одоо бас нэг жоохон дор дүгээр хэлээл тийм ээ. Жоохон тиймэрхүү байдал үзэгдсэн. Тэгээ найз юм гэсэн. Тэгээ би яг хөө тэрийг би нэг удаа за яг хөө өөр намд найз нөхдөнд байж болох бах. Тэгээд түүн дээр бол би нэг тийм ач холбогдол өгөөг. Яг тийм байх уу гэд. За ингээд орон нутгийн сонгуул болсон. 2024 оны одоо орон нутгийн сонгуул болсон. Сонгуулийн одоо бас дүн гарахаар бас нэг жоохон эвгүй дөр байдал үзэгдсэн. За ингээд би 2 дахь удаага. За ингээд 2 дахь удаага харлаа. За ер нь бол одоо ингээд нэг юм жоохон итгэл унтарсан. За дараа нь үеж л нэг оюун эрдний талаар одоо мань хүн Отгонбаатараас дуграад эхэлсэн шүү дээ тийм ээ. Одоо энэ хүнийг ашиглаяач гэдэг юм. Баялагын сангийн 34% мөв гэдэг ингээд яриад. Тэг яг үнэхээр одоо тэр баялагын санг хуваарлах байсан үгүй эсэх тал дээр тийм ээ. За баялагын санг хуваарлах нэрийн дор бас ураа мураа нэг гэрээг дэмжиж явсан юм уу гэдэг тал дээр би бас жоохон хардалт үүссэн. За энэ дээрээ бол би бол ингээд мань нөхрийг бол за ер нь бол ингээд 3 дахь удаага би харлаа. Ийм учраас би өөртөнд нь хэлээд заахандаа одоо ингээд ах нь бол ингээд болио тий. Шууд ингээд үг үйлдэлээр ингээд харууллаа. Ийм учраас одоо ингээд болио. Танаа намаас би гарлаа гэд. Ингээд гарсан. Тэгээ миний хардлага шүү. Ер нь бол тэгтээ бол ер нь бол ингээд хүнийг хийж байгаа үг, хийж байгаа үйлдэлээр нь хар. Үгнээс нь илүү үйлдэлээр нь тийм ээ. Бас нэг хүнийг дүгнэдэг шүү дээ. За ийм байна. Тэгэхээр миний хувьд бол Отгонбаатарыг ингэж дүгнээд үнэн ба зөв намаас гарсан байдаг. За одоо уг нь бол ингээд ийм үнэн ба зөв нам гэсэн одоо ийм надад ийм юу өгсөн тухай үед үнэмлэх тийм гишүүний бат илэрхийлэх гэж. Энэ дээр би их гоё юу яасан л да.
За манайхан коммент жаахан байж байгаарай. За ингээд би энэ Үнэн Бозуу намын энэ гишүүний бат илэрхийлэхийн энэ 10 ийм юу байна л да. Юу гэдгийг Үнэн Бозуу намын гишүүн нь гэж байгаа тийм ээ. Оюун бэлэгдсэн, олзонд шуналгүй, яриа шудраг, чих сонор, хараа хурц, байдал тайван дүлгөн, магтаалд хөөрдөггүй, шүүмжлэлд хорсдоггүй, барс мэт зөрөгтэй Монгол улсын сул дорой байдлыг халж шинжлэх ухаан суурилсан хүчрэг улсран болгох сэтгэлтэй хүн байна гэдэг. За энэ дөр бол би маш их огшсон. Энэ бол үнэхээр бас те бас их гоё үгтэй. Хүний бас сэтгэлийн нөгөө чавцыг хөдөлгөнө гэдэг шиг те бас тийм их оронч юу маань үзүүлсэн учраас одоо ингээ болдсон юм гэсайхан ингээ өөр эргэсийн дугаартаа өөрийнх нь гарын үсгийн зурагтай. Гарын үсгтэй, тамгатай. Ийм байна. За ингээд энэ гишүүний батлагыг аваад ингээд тухайн үед 2024 оны улсын хурлд нэр дэвшсэн. Тэгтээ бол надад санал өгсөн буюу одоо яг Үнэн Бозуу намд санал өгсөн хүмүүсийн саналын тоо бол Монгол Ардын нам руу орсон. Яагаад гэхээр аль олон санал авсан намд одоо нөгөө бусад юунуудын юунд босго даваагүй тийм намуудын саналын тоо бол одоо тэр Монгол Ардын нам руу автоматар орсон. За уншаач гэж би сая уншлаа л да. Ингээд боржгон ухтай болдсон мөх сайхан гэдэг ингээд ийм байдаг юм аа. Тэгээд улсын хурлын Монгол улсын их хурлын тийм ээ 2024 оны ээлж сонгуул нэр дэвшигч үнэмлэх гэдэг ингээд одоо хүртэл надад бас ингээд дуусгал их юм уу? Болдсон мөх сайхан гэдэг. Ингээ байж. Тэгээ одоо бол би Үнэн Бозуу намаас гарсан. Хувь хүний хувьд бол худал ба буруу нам гэдэг хардталтыг төрөөд хувь хүний өвч. Түүнээс бол одоо би 100% буруутгах юм биш. Энэ нам дотроос зөв сэтгэлтэй хүмүүс байгаа. Тэр үед тэр Ардын намын нөхөр ингээд оройн орж ирээд ингээд тэнд байсан залуусыг янз бүрээр хэлэхэд тэнд хорсож уур нь хурж бүр ингээд дайрж исэн залуучууд байгаа. Тэгэхээр бол тэр дотор бол бас буруу хүмүүс бол бас тийм ч их байхгүй хаа гэж би бодож байна. За Үнэн Бозуу намын батлагын нүүрэнд нь байгааг унштай үзэл баримтлал нь юу вэ гэж байна. Энэ тий. За ингээд үзэл баримтлал яг нь ерөнхийдөө бол нөгөө юу гэж Үнэн Бозуу намын гишүүн нь гэж байгаа шүү дээ. Би түрүүн уншсан шүү дээ. Манай ахаад уншуулчих юм уу? Үнэн Бозуу намын гишүүн нэгд оюун бэлэгдсэн, хоёрт олзонд шуналгүй, гуравт яриа шудраг, дөрөвт чих сонор, тавд хараа хурц, зургаад байдал тайван дүлгэн, долоод магтаалд хөөрдөггүй, наймд шүүмжлэлд хорсдоггүй, ёст барс мэт зөрөгтэй Монгол улс 10-т Монгол улсын сул дорой байдлыг халж шинжлэх ухаан суурилсан хүчрэг улс орн болгох сэтгэлтэй хүн байна гэж. Тэгэхээр бол ерөнхийдөө одоо шүүмжлэлд хорсдоггүй гэдэг нь бол одоо тэгээд сая шүүмжлэлд бас хорсоод бас олон хүн гоогийн эсрэг. За Солонгоо гасан дорж Ардын намын хүн гэдэг хин ирснийг хэлээч. Ягаад Сэргэлэн Баатар гэдэг одоо эмзэхийн Монголын залуучуудын холбоо модон цуг байсан юм лээ. Тэгээ нөгөө нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хорлолд төлөөлөгч болсон баг шүү. Тийм залуу шүү. Сэргэлэн Баатар гэдэг. Сүүлд одоо тэр нөгөө Алтан гэрэл сайдын юун дээр та нар бүүнээр очиод очсон шүү. Ийм сахалтай нэлээ юм хууцтай тийм залуу байсан шүү. Тий. Нэг хүн ирсэн гэдэг маа нэгэн тэнгиж ярьж байгаа шударга. Шударга Сэргэлэн Баатар шүү. Сэргэлэн Баатар. Солонгоо. За ийм. Тэгээд за манайх бүгдээрээ сайн шеэр өгöd. Тэгээд
Ер нь бол би үннийг л хэлнэ. За би бол ийм хардлагд төрж ийм миний одоо итгэлийг одоо унтраасан гэх юм уу те. Хөсөрдүүлсэн ч гэж хэлж болох. Ийм учраас үнэн баа зүүн намаар гарсаа. За тэр ирэхээр яг үгүй тэр ирээд яах вэ одоо тэгэл та нар муу жижигхэн жараханууд том акулын өөдөөс мөөдөөс гэл ингээл нэг тиймэрхүү юм ярьсан шүү дээ. Тий. Өөр нарийн ширийн минь би яаж мэдтүү цааш өөрөөрөө ороод бүгдээрээ яриад дараагийнхаа өөрөөр орцгоос юм чинь. Тий. За тэгээд баримт байна уу гэх. Одоо би тэр үед тааш юм. Бичлэг одоо Сэргэлэнбаатар гэсэн ярих юм уу? Бүгд л байгаа шүү дээ. Бүгд одоо мэдчихэж байгаа шүү дээ. Улаанбаатар хотод нэр дэвссэн яг тэр улсын хурлын сонгуулийн одоо юун дээр дүн гарах оройн шүүд. Дүн гараад одоо бүгдээр ингээ наастар унтсан. Ингээ ялагдсан. Ингээ тийм байсан үчүүд. Тийм байсан хүмүүс дээр ирээд нөгөө за юу гэнэ вэ? За өнөн боо зүүн нам бол анхандаа л худлаа нам байсан шүү дээ л гэж манд хөдөлчихсөн болох уу? Би өөрөөсөө манд хөдөлчихсөн гэж хэлсэнгүү. Миний хардтал шүү дээ. Ерөнхийдөө үнэн байдлыг л би хэлж байна. Ерөнхийдөө Монгол Ардын намын одоо тэр чи өөрөө юу гэлээ чи нийслэлийн намын юу муу болно гэж ярьж үлээ юу гэлээ. Гинсэг болно ч үлээ. Нэг тийм ярьж ирсэн шүү. Угаасаа одоо ингээд тодорхой болсон гэдэг. Ийм ярьж ирсэн шүү. За би байгааг болоод асууж байна л да. Зөв. Тий угаасаа нэг хотод байсан усууж нөгөө яг дүн гарч ах чи нөгөө хөдөө орон нутгтай байсан баг та. За солонгойг чи хай дэмждэг шүү гэж байна. Зөв. Бас манай солонгоо бол би солонгойг бол ерөнхийдөө бол бас буруудахгүй. Бид нар ч бас хамт бас юуны нөгөө хэдэн арабуудыг зайлуулах га те. Хэдэн шонхрын маань одоо бас хууль бас агналт мангалт хийгээд байсан учраас тэрэн дээр хамтарч очиж исэн. Ер нь бол зоримог бас хэлхээ хэлждэг. Тийм л эмхтэй. Гэхдээ бол энэ дээр би одоо Солонгогийн талаар яриаггүй. Батганбаатар гоо хоёрын талаар ярьж байгаа. За гоогийн хувьд бол би Атангойг бол би ер нь сайн мэдэхгүй. Энэ янз бүрийн одоо энэ тэнд юу яагаал тийм ээ. Юу нүү? Өөрөө лам юм уу? Юу юм уу? Хоёр хүн гээд яриад байсан болохоор. За. Сайхан самбуу. За яг удаа цаад эзэн тэр сайхан самбуу гэдэг чинь юу юм бэ л дээ. Сайхан самбуу ч анхандаа тэр үнэн баазын намыг л үүсгэн байгуулсан хүн юм байлээ шүү. Чи тийм шудраг хүн биш байхаа. Яг миний шудраг ушах. Аянда цаг хугацаа харуулна. За орой мэнд Монгол одоо нам болон намын гишүүн хэрэггүй. Намаар хөгждөг бол энэ ус хөгж дэвчээр л боллоо гэж. Жижиг намууд сонгуульд орж манай ялдад тусалсан. Энэ тэгж хардаад. За тэгээд бид цэцэд хандсан шүү дээ. Харин тийм ээ одоо цэцэд хандаад одоо цэц маань одоо юугаа гаргаагүй тий. Одоо ингээд ерөнхийдөө бол одоо юу н байгаад байгаа шүү дээ. Нөгөө гишүүдийнх нь одоо үндсэндээ бол хуулиар бол одоо бас нэг хоёр гишүүний суудлал энэ тэрэ юу ачхал байсан юм бэ лээ. Авчхал байсан юм бэ лээ. Би бас тэгж хараа тэгээд тэр цэцгийн юм дээр би бас очсон шүү дээ. Тухайн үедээ бас. За тэгээд за одоо гоогийн талаар яриа. Одонгоогийн талаар бол би ер нь хувь хүнийх нь сайн мэдэхгүй. За ингээд ерөнхийдөө энэ тэнд ингээд очиод бас өгүүлэлтээ илэрхийлээд нэлийн ширүүхэн шиг дарга нарыг нүрийг нь улаатлаас нэг сайхан хилээд идэг. Тэм зоригтой, тэм эмхтэй. За нэг удаа өнгөрсөн 10 сарын 1-нд юуны тээвэрчдийн тийм ээ. Тээвэрчдийн за юу нөө Солонгоо арчсан нам авсан штэ гэн. За арчсан нам тэр тоог нь авсан юм уу? За би тэрийг сайн мэдэхгүй шүү. Тэгээд одоо бас хилээд өгчүүл бас сайн байна. Тэгээд би бол хардахдаа бол одоо олон юу авсан санал авсан нам л авдаг гэдэг талын юмыг бол ерөнхийдөө мэдэж байгаа учраас хэлж байгаа шүү. За бас хөдөлгөөн энэ төр хэрэггүй гэж байна. За
Намд ирсэн хүмүүс намаасаа гараад өөр номд ороод хуучин намаа муулахаар дараагийн нам нь муулуулъя гэж айдаг болов. Муулуулна гэж айдаг болов. Нам бус болохоор ойлгохгүй л байгаа шүү гэж. Гэхдээ намайг муулах байх үү? Намайг муусангүй шүү дээ. Би зүгээр хов хүнийх нь үг л ярьж шүү дээ. За, коммент жоохон байж байгаарай. Жоохон байж байгаа. За, тэгээд 10 сарын 1-нд тээвэрчдийн одоо нөгөө жин тооны асуудлаар тэгээ сисчээр болон одоо энэ ачааны өндөр том оврын машины жин тооны асуудлаар засгийн газрын 77 дугаар тогтоол гэдгийг эсэргүүцээд за тээвэрчдтэй хамт жагсаал хийя. Энэ тээвэрчд одоо ингээд гуугаад байна гэж цэгмэд одоо ингээд над руу яриад тэгээ очсон. За тэгэхэд одоо манай отхон таяа байсан, одонгоо байсан. За цэгмэд байсан ингээд бид дөрөв байсан. За тэгээд ерөнхийдөө уг нь бол ингээд тээвэрчд ингээд 200 гаруй хүн байна. За тэнд бараг 200 машин байна. Яваад очиход бол нэг 20-30 машин байсан. Ихэнх одоо жолоочнууд нь байхгүй. За тэгээд тэндээс нэг 10-20 жолооч нар байжгаад за нэг 10 машин хөдлөнө гээд за тэндээс 5 машин хөдлөөд за 4 машин тэр монсоос мураад нэг машин нь одоо аргагүй тэр нөгөө цэгмэд дотор сууж явсан учраас аргагүй ингэ явсан. За ингээд тэр юун дээр л одоо ерөнхийдөө бол би тэр одонгоо гэж эмхтэйг бол нүүр царайг нь харсан. За тэгээд мөн дээрээс нь одоо тэр сая энэ яригадаад байгаа энэ одонгоо цагдаа зодсон учраас одоо ингэ ял авахгүйд түүнээс одоо болоод ингээд ийм лайв хийлээгээд байх шиг байна. Тэгтээ бол ер нь бол цагдаагийн тэр биенд бол нэг сүртэй халдаагүй шүү дээ. Эмхтэн хүн зүгээр нэг ингээд нэг түлхсэн хажуугаар нь отгон тоёо очоод чи холдооч гэдэг нэг хэлээд нэг жаахан түлхсэн бах. Өөр юм болов. Гэтэл одоо ингээд ховцын урснэлг нэг эмхтэн хүн түлхэхээр гутал нь урагчдаг. Одоо манай цагдаагийн одоо албаагч гутмалтч ямаш арчаагүй болсон юм дээ. Тэгээ гутал нь урагчдаг гэж шүү. Эсвэл одоо тэр шивэр мөвртэй одоо тэгээд ялцарсан байсан юм уу? Намайг цэрэгтэй хахад шиврэндээ ялцарсан цэргийн гутлыг яаж усарчдаг байсан юм. Тий. Тэгээд ер нь сурах сонсохно тэр цагдаагийн гуталч биш. Тэр чинь бас нэг тийм пүүз мүүзний зураг. Зүгээр энгийн пүүз мүүзний зураг өгсөн байгаа сураг байсан шүү. Тэр ургацсан гутлын зураг мөргөн өгөл. Тэгэхээр одоо манай цагдаа юу яд юм уу? Цагдаагийн албаа агч нар пүүз өмсөж одоо замын хөдөлгөөнийг зохицуулдаг юм уу? Ингээд байгаа. За тэгээд за тийм байна. Тэгээд ерөнхийдөө бол миний хувьд бол нэг тийм одонгоог бол нэг яг тэр үед л харсан. Тэгээд тусдаа өөр машинд ингээд яваад исэн. Тэгээд тухайн үед би ингээд дотор машин суугаа явж хахад цагдаа зодсон асуудал бол ерөнхийдөө байхгүй. Зүгээр нэг түлхсэн. Яхаа зүгээр тэр цагдаа одоо гомдол гаргацсан одоо инээдтэй л юм. Тэр бас одоо бас мухай л юм тий. Түүнээс одоо очиод цохоод энэ өөрийнх нь хэлснээр нулимаар янз бүрээр хэлээр давамжсан бол бас нэг өөр байхсан. Тэгээ нэг 2-2 одоо эмхтэй хүнийг одоо ингээд юу өгцөн. Тэгээ бүлгэлэн гэдгээр одоо бас хүндрүүлэх гэдэг одоо ингээд ирэх үйцэн. Энэ тэгээ яг хөө. Тэгээ ерөнхийдөө бол ийм шодрог бус ийм үйлдэл байсан учраас би бол ерөнхийдөө за манай отхон тоёо босон процессорыг даав гэдэг ах шиг байна. За авъя. Ингэж ах шиг байна. За за энэ зөв. За тэгээд тийм шүү. Тэгээд за манайхан бүгдээрээ сайн шеэр хийдэг өрөө. Тэгээд тэгжэл одоо харсан. Тийм учраас одоо би тэр одонгоо гэдэг хүнийг бол одоо нэг тийм одоо муу хүн хаашаа сайн хүн гэж хэлнэ хаашаа. Миний зүгээр харсан дүгнэлт тийм шүү. Тийм учраас одоо Үнэн бааз үнэмийн Отхон Баатар бол хэлж илээ шүү дээ. Нэг цагдаа зодчоод тэгээ шоронд орох гээд байгаа учраас одоо ингээд юу яаж байна. За сайн уу. Манай Отхон тоёо ороод ирсэн байна. За энэ болсон процессыг одоо энд ярьчихё. Энэ ч угаасаа нээлттэй шүүх бол юм чинь. Би бас сая ярьлаа да тий. Тэгээ чи айгу буруу яриад байна. Буруу. Манайхан Отхон тоёогийн дүрс байна. Би буруу яриад байна. Би харснаа. За. Гоо чи харснаа ярихгүй. Бас чи амар тийм нөгөө талтай ярьж байна.
За ингэсэн юм аа. Цэгмэд тэр 10 сая 1-ний өдөр бидний дууцсан тий. Ирээд 10 77 дахь тогтоодод ингээ эсвүүцэд хамтлагч тэмцээд өгөөч гэдэг. Заяа яаж байгаа энэ баг ямар худалч юм бэ гэж. Тийм. Би нэрээ тэр гоото тэр нөгөө юу яжсэн шүү дээ. Ерөнхийдөө талбай дээр бол тэр олон хүн ингээ арзганаад ингээ байж байхад бол тэр нэр тэр нөгөө гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний тухай хууль тэрэн дээр нэр ордон руу хамт орсон юм байна. За тэрийг мартсан байх шүү. Тий. За тэгээд юу яасан хин дээр цэгмэд дээр очиод тэр юун дээр очсон шүү дээ. Яамны гадаа нь очиод лайв хийгээд за одоо энэ 77 дахь тогтоолыг одоо хүчингү болохгүй болвол энэ Монголын одоо зам харгуу эдэлж дууснаа. Тийм учраас одоо тэгээд дээрээс нь одоо дан ганцхан жолоочдын асуудлыг ярихгүй. Одоо нийт асуудлаа яриа гэсэн. Тэгэхээр би за нийт асуудлаа ярих гэж байгаа юм би очиё. Ганцхан жолооч тээвэр гэх юм бол очихгүй. Ягаад гэвэл наа жолооч нар чинь зүгээр л өөрсдийнхөө хувийн юм дээрээ дуурайд байна. Ингээ амин хувийн хичээгээд байна. Энэ улс орн чинь болохоо байсан үед ягаад бид нийлээ бүгдээ бүх асуудал яаж болдог гээд очсон. За тэнд очиход хин юм байсан мөлий. За чи хэлсэн байсан. Хэмэр алхаа нөгөө хин хоёрыг аваад очсон шүү дээ. Хоёрыг тий. За хэмэр алхаа байсан. Тогтох рагш тогтох байсан. Тэр хоёр нөгөө лайв хийгүү болохоор тэгмэд байсан. За ингээ бид 5 явсан тий. Жолооч нартайгаа. За жолооч нартайгаа яваад үлзийд хороолт дээр очсон. Үлзийд хорооллоос бид жолооч нараа постн дээр. Тэгээд үлзийд оюуны постн дээр очиод тэгээд үлзийд хорооллоос нөгөө хөдлөөр явсан. За ингээ явж идэл хамгийн ихний цагдаа зогсоосон газар нөгөө 300 ортой эмнэлэг гэжсэн тий. Тэнд бууин болоод тэгээд цэгмэд нөгөө машины доормоор ороод нэлээд болж иж арайгч гараад цаашаа явсан. Тэгээд пост болгон дээр баг ингээд нөгөө гэлэн тохио болгон дээр юу зогсоогоод одоо цагдаа нар зогсоогоод ирсэн шүү дээ тий. Тэр үед бид нар юу гэж хэлж хөдөлсөн бэлээ. Одоо тэр юунаас ерөнхийдөө нөгөө жагсаал цуглаан зохион байгуулж байна. Үгүй постноос хөдлөхдөө бид ингээ хооронд ярьсан ш. Цөмөрөө үүмээ самуу хийх. Тийм хүмүүс самуун тэгдэхгүй одоо ингээд ерөнхийдөө бол ингээд шууд юугаар орно шүү. Машинтайгаа орно шүү гэсэн. Тэгээ тэндээс нэг 10 машин хөдлөн гэжсэнээс 5 нь хөдлөөл 4 нь Монсын хуулзаараас мөрчөө ийцтэй. Угаасаа энэ одоо энэ жолооч нь угаасаа бүгэн шүү. За найс нэрээ зөө. Тэгээд би ингээд товчхон ячаад найс нь гарлаа ээж илтсэн байгаа. Тэгээд ийм бид 5 гэжтэй тэр нөгөө хэмэр алхаа тогтох хоёр болохоор ерөөсөө нөгөө тэмцэд оролцохгүйгээр ингээд цагдаагийн сул хараад баг ингээд өөрөө өөрсдөө явцгаацсан шүү дээ тий. За ингээд цэгмэд чи бид гур үлдсэн заяа. Гоосон тэрхүүд тэр юун дээр нэгдүгээр хороол хавцаа ирсэн байхаа сүүлд ирлүү тий. Сүүл. Тэгээд бид нар хоорондоо юу гэж ярьсан чи санаж байна уу? Ямар нэгэн үүмээс хамаан үүсэхгүй шүү. Энэ мэдээлэлээ өгсөн тэмцэж учраас айх юм байхгүй бид нар хуулийн дагуу явж байгаа гэсэн. За окейгээ явж исэн чинь замаасаа одонгоо юу бидэрч мэддэггүй хэнд ч мэддэхгүй нэг машинд нь өсөж чичээ суудсан. Тэгээд нэг мэдсэн чинь тэнд яваад илчсэн байсан. Очингуудаа цагдаа очиод үгийн сөхөөгүй шууд зулгаагаад наашаас нь татаж хангаагаад ингээд юу яагаад эхэлсэн шүү дээ. Би очиод тойроод лаа чи намайг сая нэг төлөвсөн гэж бодлоо яаж байгаа байхгүй юу? Чи гоог өмнө намайг бас юу яахгүй. Найз нь инаараа ийм байхгүй юу? Одоо би энэ дээр ялагдах юм бол минийх 2 дахь удаага болоод би хоригдно. Гоо захим гав юм уу? Торгуул авна. Энэ анхны удаа. Тэр нь яг тэрийг ч одоо шүүхэл. Гэхдээ тэрэн дээр бол үлгэлж тийм тэр чинь юу гэж хэлсэн шүү дээ. Хоорондоо ингэж бүр ярьж зохион байгуулалттайгаар гэсэн бол та хоёр ч юу ярилцмаар ч тийм үндэслэл байгаа шүү дээ. Өөрөөр машин цугаа явжсэн мэт байж. Нэгдүгээр өөрөөр машин цугаа явжсэн, хоёрдугаар тэр гоог илтсэн байгааг би мэдээчгүй. Тэгээд тэнд цагдаа яваад чинь ингээд нөгөө гоо ингээд цагдаа ингээд юу яаж яхад нь би очиод тойроос лайв хийсэн. Одоо тэр миний биш. Би одоо бичлэгээ одоо пост хийлээ. Яг би ингээд ерөнхийдөө бичлэгээ хийсэн шүү дээ. Тэгээд ингээд яг төлөвсөн гэж хэлж байгаа байхгүй юу? Төлөхийн чинь би бүлэг болцоод байна. Ойлгож байна уу? Чи намайг сүртэй юм болоогүй гэж ярьж байгаа шүү дээ. Үгүй яг сүртэй юм биш. Би цагдаагийн бид огтхонгаар хүрээгүй. Би зүгээр лайваа хийгээл. Тэгээд одоо тэгээд машинда буцаад лайванда суусан. Би лайв авч очсноор харин одонгоод бас юу ахгүй юу? Одоо бас тус болж байгаа. Яагаад гэвэл тэр цагдаагийн бичснийг чи уншаа өстэй. Одонгоогийн амнаас Улаанмоорчууд нь хэмтрээгүй л байсан. Одонгоогийн амнаас заяа. Одонгоогийн амнаас
тэр цагдаараа нулимсан юм бол байхгүй. Би бол үнэнгээ хэлнэ. Байхгүй. Тий байхгүй. Янз янзаар хэлсэн юм бол байхгүй. Миний авч явсан лайвндэр тэр огт тийм байхгүй. Тэрнээс өмнө яасныг би мэдэхгүй. Тэгэхэд чинь наа цагдаа ингэж бичсэн байгаа нь иргэдийн гүтгээд байгаа цагдаа байхгүй юу? Тэгээ мөн тэр дээр тэр цагдаа нь би тэр шүүхийн үдцсэн хэлцүүлэг дээр ингэжсэн шүү дээ. Цагдаа бол зөвхөн явган хүний гарцаар явган зорчигчийг гаргахын тулд ингээ модон өргөө зогсчихсон гэж ярьж байсан шүү дээ. Тэр бол бодлоо шүү дээ. Тэр машиныг л зогсоосон. Тэр ингээд яваад очиход заяа цагдаа модон өргөөд ингээ зогсоосон тий. Тэгэхэд явган гарцаар гарч ирсэн нэг ч хүн байгаагүй. Байхгүй тий. Тэгээ бүх машиныг ингээ зогсооцсон. Тэгэнгүүтээ яг ингээд нөгөө нэг жагсаал цуглааныхаа мэдээллийг өгчөөд явж байгаа жагсаал цуглааныг одоо хууль бусаар зогсоосон байхгүй юу. Тэгэхэд нь яг хуу одонгоо очсон очихдоо шууд нөгөө цагдаад хүн чинь Монгол хүн чинь ярьж болно шүү дээ. Хүү энэ ингээд жагсаал болж байгаа маа. Та энэ машиныг явуулаач гэдэг. Одоо би яг тэгж хэлсэн шүү дээ. Энэ ингээд мэдээлэл өгсөн жагсаал болж байгаа маа. Энэ машиныг явуулаач, энэ том машиныг явуулаач гэж би ойлдоод лайваар хийсэн. Би тэр цагдаагийн бид гар хүрээгүй. За яг би андуурсан. Тэгтээ бол ерөнхийдөө нөгөө ингээд хоёр ингээд хоёулаа ингээд очиод наагуур нь өнгөрсөн учраас би яг тэгж андуурсан байж болох. Тэгтээ бол би бол тэр чинь бол юу яахгүй шүү дээ. Учиргүй ямар зодож нүдэж хоёр тийм бүлгэлж байсан гэж хэлээгүй шүү дээ. За тэгээ яг ерөнхийдөө би үүнээр тэр загтаалын тухай яг ингээд ерөнхийдөө бол тийм процесс явсан. Ер нь би хэлээд шүү дээ. Угаасаа энэ цагдаа бол угаасаа тэр пүүз мүүз өмссөн байсан гэдэг бол энэ чинь шал худлаа юм шүү дээ. За тэгээ одоо би энэ хоёр бичлэгийг хоёулаа ингэж зөвлөд би тавьчих заяа. Хүмүүс бас үзэг тэгээд цагдаагийн гүтгэсэн байгаа яг тэр хэсгийг бас ингээ оруулчихна заяа. Яг би одоо энэ лайвын дараа тэгвэл ингэж байгаа байхгүй юу? Цагдаа ингэж байгаа байхгүй юу? Миний ингээд нөгөө нэг явган хүний гарцаар ингээд явган хүнээ гарах га зогсоосон чинь ингээ хүмүүсээ гаргаж ирсэн чинь нэг хүүхэн баруунаас ирээд ингээд өсөлт зулгаагаа зохиод исэн бишээ ингээд юу зулгаагаад исэн тэгснээ Монгол төрийн цагдаа зайлж ойлгосон гэж байгаа байхгүй. Тэгээд би хэлж байгаа юм. Би мэдүүлэг дээр л байгаа. Тэгжсэн чинь одоо би зүүн талаас ч гэдэг бас нэг ихч гүүж ирээд ахаад ингээд намайг баруун шалгаагүй ингээд зулгаагаад тэгснээ нөл тэр хоёулаа нийлээд нулимаа гэсэн гэж байгаа. Тэгснээ миний энэ нөгөө гарт барьсан байсан модон тохиорыг унгаагаад юу яасан эвдэлсэн гэрэл мэд ингээд эвдэлчихсэн өмсөж байгаа хүрмийг тэг өмсөж байгаа тэгээд үүн дээр бол штэ за одондоо үүн дээр бол би нэг ямарваа нэг хүнийг буруутгаж ямарваа нэг хүнийг юу яахсан та гол нь биш. Би одоо ингээд чамаг ингээд дээр аваад оруулж ирж байгаа гэдэг чинь яг үнэн байдлыг яри процессыг яри гэхэр чинь яаж байгаа байхгүй юу. Тэгээд нийт монголчуудаа одоо би энэ лайвнд хэлчихье. Одонгоо энэ шүүх хулаа ороод зүгээр цахим гав юм уу? Эсвэл юу яа торгуул авна. За ер нь бол захим гавал авах байх шүү заяа. Би тэрийг ажигласан шүүхэд мэдгүй. 23-1-1 6 сар гав зүтсэн. Би бол 20 дахь удаага учраас би 20 дахь байхгүй юу? 20 дахь удаага нь би та нар зөв ойлгож байна уу? Тэгэхгүй худлаа нулимс гарахгүй дүүлж өссөн хүүхнийг хүй хай гэд өрөг тасгаарсан 2 хүүхдтэй эмэгтэй хүнийг болохоор шал худлаа мудлаач гэсэн тий. Ингэж болохгүй шүү дээ та нар. Бид нэр адилхан энэ Монгол улсынхаа зам харгуй. Хүмүүс буруугүй шүү дээ. Хүмүүс бол нэг буруугүй. Хүмүүс бол нэг тийм өчиргөө нэг айхтар буруутгсан гол нь биш. Одоо тэр нөгөө ялж байгаа прокурор одоо тэр мөрдөн байцаах юу буруу хийсэн цагдаа нартай л илүүтэй. Тэгээд одоо энэ хараа одонгоо өөрийнхөө хэргийг өөрөө хөндрүүлж байгаа. Яагаад гэж цагдаа нар мэдүүлэг авах гээд 2 удаа дуудахад хоёулын дээр нь өөрөө очиод мэдүүлэг өгөө. Чам шиг минь би мэдүүлэг өгдөг юу биш гээл энэ төрийн цагдаа тэгж болохгүй шүү дээ. Би зөв болсон яриад мэдүүлгээ өгөлдөө. Тэгээ прокурор шүүхтэр яадаг гэж за одонгоо та энд гарын үсгэд энэ нэг шүүх бол ийсэн гэдэг яваад гарын үсг зур гэдэг шүү дээ. Тэнгүүтээ очиод тэгээд нэрээ бичиж байгаа заяа. Тэнгүү та энд орон сараа тавих гэсэн чинь шууд шүүгчд тослох руу гэж хэлж байгаа шүү. Чадахгүй чи өөрөө зур гараа авчих واخ. Тэр юм байж болохгүй шүү дээ. Тэр аймаг тийм бүдүүлэг тийм гудамжны зангаар тэр шүүх хийх юм байна. Одоо үүн дээр шүү дээ. Атхан заяа үүн дээр намайг чирээд байна. Тэр хүн тийм зан гаргаснаар намайг чирээд байгаа байхгүй юу да. Ойлгож байна уу?
За яг гэхдээ хамгийн гол нь та хоёр хин хэрэггүй гол нь биш үү? Хамгийн гол нь та хоёрыг хоёулангийн чинь би ерөөхдөө өмгөөж хамгаалж юу яаж байгаа шүү дээ. Гэхдээ бол өмгөөж хамгаалж тэрнийг солиодоо хэрүүрч хаа хамаагүй очоод хэлгээд тийм нэ. Юу яа одоо тэр хүмүүстэй бас хүнтэй. Энэ Монгол улсын шүүх штэ. Шүүх дахив та нар яг ямар цан гарч чич та хараа үстэ. Тэр шүүгчийн тослохыг хэлээ үстэ. Чадахгүй чи өөрөө зүгээр гараа яж. Тэр тослогч нь очоод тэр шүүхтэй хэлж байгаа шүү. Үгүй би тэр мэрийг бол хараагүй шүү. Анзаараагүй штэ. Амар яа. За яхаа үүнд за түр байснаа. За би бүр хамга нэр бараа ачих юм аста нэг. За. Түр гарч байгаарай. За. За түр гарч байгаарай. За. За яг нөгөө хүн өөрийгөө өмгөөлөх бас үгээ хэлэх л ёстой л доо. Тэгтээ бол ер нь бидрийг бол одоо тэмцэгч гэж нэрлээд явах зүгээр үг үзэл бодлоо илэрхийлээд явж байгаа л тийм л хүмүүс шүү. Ер нь бол одоо энэ болохгүй байгаа нийгмийг өөрчлөхийн тулд бид нар одоо сайн сайхан байхын тулд сайн сайхан болохын тулд л ингэж явж байгаа шүү дээ. Үг үзэл бодлоо илэрхийлээд миний хувьд бол одоо 2014-5 оны үед тэр нөгөө энэ шаадаг тавч итгэл одоо бас нэг сайн сайхан болгочих юм болов уу гэж одоо тэнд одоо бас очивол үг үзэл бодлоо илэрхийлж явж ирсэн. Тэгтээ нэг сүртэйч тэр үед айхтар нэг оройлон гарч ирээгүй. Хамгийн гол юм одоо та нар мэдж байгаа. Одоо жил өнгөрч байна. 2025 оны, 2024 оны 12 сарын 20 дээр шүү дээ. Сайн зориг тэргүүтэй тий улсын хурлын гишүүн сайн зориг тэргүүтэй нэг 5 гишүүн гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гад тий одоо үндэсний аюулгүй байдлыг занл хийсэн одоо тийм хуулийн төсөл улсын хурлаар хилцүүлэх гээд байсан учраас Монгол хүний хувьд эх оронд маань гадны тэр дундаа одоо хятад иргэд олноор орж ирж коватгүйгээр тийм ээ ямар ч тоон хязгааргүйгээр татваргүйгээр ингэж оруулж ирэх гээд байсан учраас ерөнхийдөө бол зүрхний угаас маш их одоо зэвүүцэл төрж тэнд очив юм аа. Тэгээ тэрнээсээ болж бол одоо ингээд маш их харлуулагдсан. Тэрнийг би одоо тоохгүй байгаа. Тэр бол хамаагүй. За ингээд хооронд нь ясааж байгаа тэмцэгч нарын сарниулж байна да. Өөртөө улаан нүрээрээ тулаад ялцав. Тэмээд ер нь бол зөв. Ер нь бол сайхан улаан нүрээрээ сайхан уулзаад нэг нээхээ сайхан сайн мууг ярилцаад эвлэрээд эвлэрэхгүй бол одоо тэгээд яадгийн. Тэгтээ бол яг нь сошиалоор ингэж бас ингэж олон түмэнд бас хинбэ гэдгийг л бас харуулад байгаа юм л да. Яг Отгонбаатарын хувьд бол яг намтай хүн тэгээ одоо олон бас өмөөрөгчтэй юм байлээ. Тухайн үед хэрвээ Отгонбаатар би намын гишүүн ч байсан шүү. Тухайн үед Отгонбаатарт хандаж ирэхэд би намын чин гишүүн байсан шүү. Та нар бол намайг одоо ингэ буруу зүрх юм хийлээ тэглээ наац гэжсэн. Тэгээд би та нарын хэсэг хугацаанд харсан. Та нар бол миний төлөө ганц үг ган хийж дуураагүй шүү. Нэр үндэд одоо манай намын гишүүнийг ингэжээ. Тэ намын гишүүнийг манад ийм байдалд оруулжээ. Энэ бол ийм зохион байгуулалттай ч гэдэг миний ганц үг ган хийгээгүй. Тийм учраас би одоо энэ танай намаас гарсан юм аа. Тэ Отгонбаатараа. Би бол Отгонбаатартай харьцаж энэ үнэн баз үн намд орсон. Тийм учраас Отгонбаатартай харьцаж энэ намаас гарсан юм аа. Түүнээс бодлоо ингээд тухайн үедээ бас нэг намын нөхдүүдээрээ те ярилцуулаад за ингээд юу яа ингээд бас ингээд таныг өмөрөөч гэдэг юм бас нэг өмөрөөдөг одоо өнөөдөр өөрийгөө өмөрүүлж байгаа шиг ийм одоо бас нэг ийм үйл ажиллагаа хийсэн бол би баярлах байлаа. Гэхдээ өөрийгөө өмөрүүлсэнгүү гэж энэ лайв хийж байгаа юм биш. Үнэн байдлыг л хэлж байгаа. За тийм байна. За тэгээд юу нэ за Отгон туяа үнний төлөө тэмцээд явдаг бүсгүй шүү. Үнэн зөв ялах байлгүй дээ. Тийм ээ. Ер нь бол би одоо энэ Отонгооч бай, Отгон туяач бай. Аль аль нь би буруутгахгүй. Бүгдээрээ л хоёулаа л одоо үзэл бодлоо илэрхийлэл зөвийн төлөө л явж байгаа хүмүүс. Гэхдээ үүн дээр бол одоо саяны хэлсэнчлэн одоо ингээд бие биенийг одоо өөрийгөө одоо
хамгаалахын тулд одоо нэгнийгээ бас ингэж яах нь бас зөв ч юм уу буруу ч юм уу гэхдээ одоо би тэрийг бол одоо шүүхгүй. Гэхдээ бол отхон туяаг бол би зөв явдаг гэж боддог. Одонгоогч бас одоо зөв явж байгаа. Зүүнний төлөө зүтгэж байгаа гэж яаж байгаа шүү. Дүгнэдэг шүү. За тийм байна. За тэгээ бүгдээрээ сайхан ярилцъя. Тэгээд яг хөтэ тэгээд одоо сүүлд орж ирсэн хүмүүст хэлэхэд бол би одоо Үнэн Баазуу намын гишүүн байлаа. Улсын хурлын 2024 оны сонгуульд нэр дэвшиж байлаа. Тэгээд үнний төлөө явж үг үзэл бодлоо илэрхийлдэхийн хувьд Үнэн Баазуу нам бол намайг ингээд ураад тухайн үед ингээд нэр дэвшүүлсэн байдаг юм аа. Гэхдээ миний хувьд бол сүүлд нь одоо 2-3 удаагийн үйлдэлээр Батанбаатарт итгэл алдарсан учраас намаас ч гарлаа гэж чаталчаад ингээд тэгээд окей гэдэг ингээд цасан түүнээс бол одоо нэг тийм учиргүй хүнийг одоо муулаадах тийм сонирхтой хүн биш ээ. За манайхан Муусан лалрын хятадууд гэж орилж бие биенийг хэмлэж байхаар хятадуудаас суралцаад адилхан хөгжөөд явуул яасан би улам доошоо гараад байна шүү. Уг нь зөв. Яг зориг театрал хавсан гэдэг зөв байхгүй. Одоо ингээд хятадтай тэгэл орилдоод байдаг. Гэвч бид нар ч асар их ухаантай мөн дээрээс нь хуулийн чанга байгаа даа шүү дээ. Хуулийн чанга байна. Удирдагч нь мундаг байна. Манайхан шиг одоо ингээд юу ахгүй байгаа даа шүү дээ. Хулгайч нь одоо төрийн ордон дотор бие бинийгээ чи хулгайч гэдэг ингээд хэлээд байж шүү дээ. За юу нэ Батанбаатар аюул зүүн үнний төлөө дэмждэг шүү гэж. За тэгээд ерөнхийдөө та бүгдийн тэгээд бас юу бах. Би бол бас тэгж бодож байсан. Тиймдээс би одоо энэ Үнэн Баазуу намд нэр Үнэн Баазуу намд гишүүнээр орж нэр дэвшижсэн. Гэхдээ бол одоогоор бол би гарцсан байгаа шүү. За юу гэнэ? Аваагүй явдал нөгөө явдал шавартаа очихсан шүү. Та гэнэ. Миний одоо яг бас өөрийн бас нэг тийм яг санаатаагаар хийсэн үйлдэл биш ээ. За сурах юмын сурнуу гэхээс хятадаар усаад өрөхгүй шүү. Тийм яг зөв. Сурах юмыг сурах хэрэгтэй. Нөгөө авахгүй ухаанаар гэдэг шиг шудраг тийм ээ. Хуулиас ахиулдаг. Эх орноо боддог, илхэн саднаа боддог тийм өдөрдөгч тань л одоо зүүрлэн гэхээс одоо тэгээд нэг итгэм одоо тэгэл нэг хиттэг даган дуурайж даган намрахгүй. За Батанбаатар лөөрч нь авшуул гэж. За ингээд хуу хүмүүс өөрөөсдийнхөө үзэл бодлыг л хэлж явах шүү. Миний хувьд бол одоо тэр хүн одоо лөөрч юм уу, шантаач юм уу надад бол одоо тийм тэр хүнийг одоо тийм юм аа гэдэг нэг тийм нотлох байхгүй шүү дээ. Ард юм одоо хүмүүс нийтээ ярьж ил байна, хөнгөтэй босмоо, мөнгөтэй босмоо байна гэж ярьж ил байна. Тухайн хүн болохоор өөрөө би бизнес эрхэлдэг гэж ярьж ил байна тийм ээ. Тийм учраас одоо би нэг аль альнийг нь инээ тэрэг гэхгүй тэгээд цаг хугацаа харуулна шүү дээ. За тэр хүнд хариулж явах шүү гэнэ натханд. Харин тийм ээ одоо ингээд ерөнхийдөө ингээд ер нь манайхан одоо өнөөдөр харлаа шүү дээ. Ямар амар тийм юу болж байна. Гэмт хэрэг гарч ид те. Өнөөдөр хэтэл айлын хүүхдийг гэрт нь утгалаад жирэмсэн байсан ихнэрийг нь утгалаад ингээ алдсан. Амар биш шүү дээ. Энэ одоо хүмүүсийн оюуны байдал ямар хэцүү байгаа те. Одоо тэр хүн сэтгцэн өвчтэй байсан юм уу? Ямар байсан тэр амар биш шүү дээ. Энэ байдал бол одоо ер нь бол одоо энэ боловсролын системд одоо хүн хүнээ хайрлах, амьтныг хайрлах, байгаль эхтлэгийг хайрлах, эх орноо гэсэн одоо тий ер нь ийм зүрх сэтгэл тэ болгохыг л одоо тийм системчил оруулж өгмөр. За ламлама хийгээд явбал яа гэм бэ? Даагна. Нам яриад шаагаад байх юм. Яхад би зүгээр ингээд зүгээр сайхан ингээд мөрөөр ингээд байгаад гэж болно л. Гэвч яг ингээд тийм цаанаас тий ерөөс ингээд энэ хулгайч нарын энэ эх орныг юм сүйдэлж байгаа та нар хараа л да.
Энэ говьор дүүрэн юуг нь өчнөө хөрсөөр нь хуулаа хийцэн газрууд байна. Дээрээс нь газрын гүн рүү хөхрийн хүчээр шахацсан гэдэг мал амьт нь хордоод байна. Та нар юу сонсч байдгийг? Та нар энэ дээр ингээд зүрхчөө өвддөг юм уу? Зүрхчөө өвддөг юм уу? Би тэгээд зүгээр ингээд ном уншлагаа уншаад ингээд явъя гэхээр үнэхээр би монгол хүн учраас монгол цустай миний энэ судсаар монгол цус гэж боржхон цус гүйж байгаа учраас би тэгэж цаанаас ингээд зүрх маань яагаад байгаа байхгүй юу? Ингээд сонин юм яриад ах юм. Пост орсон бичлэгүүдийг харж үзээрэй гэж. За ойлголоо. За хяналттай тоотой хязгаартай байгаа л гэж. Юу юм бэлээ? За EV-тэй байж нэг л үүсгэж зохион байгуулалтаагаар хуулийн хүрээнд тэмцэн эх орон ярьдаг өмөрдөг хэрнээ эх орноо нэгдүгээр сар чадахгүй л байна да. Би байхдаа уулзаж учир нэг л үүсгэж зорилгоор байна. Тиймээд ер нь бол бидний одоо хамгийн гол зорилго ерөөсөө эх орныхоо төлөө л ингээд эх орноо л нэгдүгээрт бодож л ингэж ард түмнээ ингэж эх орон ард түмнээ бодож л ингэж яваа шүү дээ. Түүнээс одоо би одоо хувийн амбиц хөгөөл одоо ингэж явах юм бол одоо надад сайхан дуу хоолой байна, ном уншлага байна. Би сайхан явж чадна шүү дээ. Цаазын хуулиас сэргээвэл яасан бэ? Буудахаар нэлийн хэд хүн байна. За гончсон. За эх орны төлөө урааны эсрэг Монгол хүмүүрэл нэгдэж байж амжилтанд хүрнэ. Тийм ээ. Одоо энэ уран гэдэг чинь одоо хараа. Урааны гэрээ үзгэлсэн. Ноднон. Одоо 1-р сарын 17 одоо 1 жил яваа болох чинь. Тэр хүн одоо улсын хурлын дарга болчих. За тэгээд Францын Ариава буюу Орона компанитай Ариавагийн харьяа Оронотой гэрээ хийсэн. Яасан? Хууль бас. Францын эдийн засгийн прокурор нь Монголын одоо нэр бүхий, нөлөө бүхий тэр өндөр албан тушаалтанд танай компани авилгал өгсөн байна гэдгийг нь тогтоогоод тухайн компани нь өөрөө тэрийг хүлээн зөвшөөрөөд 450 мянган гэдэг үлээ евро гэдэг үлээ тэргээр торгуулад өөрсдөө бурууга хүлээсэн байх шүү дээ. Тим компани Монголд ирээд Монголын засгийн газартай гэрээ байгуулсан шүү дээ. Чи хууль болсон шүү дээ. Тэрийг нь учир ярьж л шүү дээ улсын хурал дээр. Тэгсээр байгаа л гэрээ хийсэн. Тэгээ одоо ингээд хууль ус гэрээ хийсэн. Тэгээ одоо Монгол улсын 9 аймгийн нутаг дэвсгэр дээр 109 лиценз гэдэг үлээ өгсөн баг шүү. Одоо тэгэл нөгөө халзан бүрэгдэг л одоо анхаарал нь яваад байна. Гэтэл бусад аймагуудаар тэр нөгөө нэг цооногоо зоож байгаа эсхийг мэдэхгүй шүү дээ. Бусад аймгийн иргэд одоо анхаарал хандуулж байгаа юм. За тэгээ орой болчлаа. За унтцгаая гэж ах шиг байна. Цаазын яллаас иргэв. За тэр ч одоо уг нь бол бас зүйтэй л юм байна. Одоо энэ холгоончлог өөрчдөд энэ хүн алдаг халуурчд энэ байлаар замаа юмнууд бол одоо тэгээд баг эртхэн шиг бурхны онолгоо явж исэн баг. Дээр бол дөө. Бүгд энэ оронд төрж өссөн bizтэй газар нутгийн хайрлан хүн бүрийн үүрэг тий? Иргэний үүрэг. Иргэний үүрэг шүү дээ. Эвтэй байхтай хүчтэй. Харин хамгийн гол нь одоо би ингээд хамгийн сүлд юу хэлэх гээд байна гэхээр одоо ингээд Атганбаатарч байна уу, Атангооч байна уу, Затган Туяач байна уу тий? Бүгдээрээ сайхан эвлэлтэд нэг уучраа олцоод Монгол хүн байна даа ч одоо хүн хэлээр мал хөлөөрөө гэдэг үстэй. За одоо тэгээд тэр нэг ганц эмэгтэйг одоо тэгээд маш олоола юу яж л штэ ер нь муулж хэлээд одоо тэгээд яг тэ одоо тэгээд тийм л хувь тавилантай байлгүй. Гэхдээ яг миний хувьд бол бас тодорхой хэмжээгээр үг үзүүлэлтөд илэрхийлээд явдгийн хувьд бол адилхан үг үзүүлэлтөд илэрхийлдэг хүмүүсээ бол аль алины өмөрнөө. Гэхдээ Атганбаатар бол өмөрөгч олонтой юм билээ. Тэгээ өмөрхөн байхгүй байгаагаар тэгээ Атган Туяа Атангоо хоёроо яг өмөрдөг. За илбгээ өөртөө зөвхөн цаазын ил байхгүй болгосон болгооч үү. Тийм бахуу. Одоо тэгээд өөрөө баригдаад явбал одоо алуулна гэдэг юм мэдээ тэгээд тэгсэн байлгүй. Сэтгцийн асуудалтай хүмүүс их ядаж л хүний лайвд орж ирчгээд юу ч гэж хамаагүй хэлдэг доромжилдог.
цаазын ял хэрэггүй. Хэлсээр цаа завн шүү гэж юм сонсон төлөө. Бас бодгол асуудал тийм ээ. Ер нь бодгол асуудал. Одоо нөгөө юу байдаг шүү дээ. Одоо тэр нөгөө гадаадын нэг юунд Америкт үлээ. Нэг хар арстан хүүг цаазалцсан. Тэгээ тэр нь буруугүй байсан гэдгийг дараа нь хөрхий яасан байдаг шүү дээ, тий. Тэгээ бас нэг тийм бас бодлого юм. Бичлэгийн үзлээ атган туяа сая пасторуулсан байна. Цагдаа жолоочтой уулзаад явуулъя гэсэн боловч гоо гихч чангаас зулгаас нь байна л да. Хүний шууд үгийн зургуу чангаас зулгаад нь тэгээ зөв юм байна тийм үү таних. Би зөвдгсэнгүй, буруутгсангүй. Би үнэн байдлыг л хэлсэн шүү дээ, тий. Түүнээс бол одоо тэр зөв, тэр буруу гэсэн юм ба. Тэгээ тэрийн шин тэгээд одоо шүүх тэгээд одоо цаана одоо тэгээд шүүх бах та. Би бол одоо тийм учиргүй буруутгаж байгаа юм биш. Гэхдээ хамгийн гол нь зүгээр нэг түлхсний төлөө бол одоо ингээл зодсон модсон хавцургацсан готлургацсан тийм итерхсэл ивдэрсэн гэдэг байгаа бас нэг жоохон инээдтэй санагдаад байгаа юм л да. За тийм байна. Замын хажууд бол хүн алгаа гэж. Харин хүн баг хажуугаар нэг моциг л гарч байгаа шүү дээ. Тэг ер нь бол тэгээд худлаад мэдүүлэг өгсөн байна лээ. Тэгээ яг хөө тэгээд ер нь тэгээд 1 сарын 13-ны өдөр ард нийтийн санал асуулгын одоо өртөгчилсэн одоо хурал цуглаан гэх юм уу тийм болох юм билээ. Тэрэнд очих нь очоод бас тэр гоогийн Атган туяа хоёрын шүүх хурал бас үдээс хойш болох юм билээ. 1:30-аас өнөө юу. Тэгээд тэрэн дээр нь бас дэмжиж байгаа хүмүүс үйл очоорой. За гоо уулын гайгүй хүн чанартай охин байсан. Одоо яасан бол да мөнгөний хамтанд орсон юм шиг санагдсан. Битггүй битггүй одоо тэгэл хуу хүмүүс одоо өөрөө өөрсдийнхөө одоо дүгнэлтээр л байх бах тэгээд цаг хугацаа харуулах бах та. Хүн малаараа хүн хэлээр юу? Хүн хэлээрээ мал хөлөөрөө үг үздэг үстэй. За тийм байна. Тэгээд одоо за гоо мундаг дайчин шудраг үсгүй шүү. Үнэн ялнаа гэж. Тийм ээ. Ер нь бол тэгээд цаг хугацааны л асуудал болно шүү дээ. За манай нэмд орж ирээд 5 үг хэлэхүү. Нэмд орж одоо эд явуулсан мэн үү? Нэмд орж үнэ эд явуулсан. За нэмд оржтойгоо ярилцъя. За манайхан лайвда байж байгаа. Манай нэмд орж ч одоо бас үнэн ба зүүн намд байдаг хүн шүү дээ. За. Яа. За манай юу нэмд орж. За сайн байна уу хаа. За орой мэндий. За манай үнсэг мигмэрс рүү ороод ирсэн байна. Үнсгийн мигмэрс байна. Хитж байгаа санамсргүй дартс ороод ирлээ. За сайхан үлчиж баг. Сайхан. За сайхан тавтай сайхан уу. Сайхан. Өчигч түрүү цог орж ярилцуул яасан гэсэн тиймэрхүү болохоор ш дарсан шүү дээ. Ваа. Тэгээ сая хата байж ахын дарчихгүй. За. За сонь сайхан юу байна? Тань сайхан ажил. Ажиллаа орж ирсэн. Одоо одонгоо хоёрын талаар яг өөрийнхөө үг үзүүлэлтийг л хэлдэг. Үүнээс одоо ажлын буруу бүжүүлчихсэн юм. Тий, хоёрхан байсан үгүй би л баг. Хамгийн ойр байсан одоо хамгийн сайн мэдэх хүн чинь шүү дээ. Тэгчил таарах баг. За манай дүүшиг мэгмэрзрэн. Нөгөө юу яадаг? Тэр нэгтэй хоорондоо л хэрэлдээ цааш алгаа гэж байна. За. Юу яадаг штэ. Хамби боёо нэг боёо ярьдаг штэ, тийм ээ. Хит их мэддэг болохоор юу ч дуурч болдгүй юм байна гэж. Тий. Харин тийм л юм байна. Үний юм байна. Тийм баг. Ард нийтийн санал асуулга юу болж байна? Тэрэнд анхаарал хандуулсан. Тий яг гоо ерөнхийдөө бол 13-нд април гэж бодож байгаа. Тэгээд ямар ч байсан ард нийтийн санал асуулгах энэ дээр тэгээд үг үзэл бодлоо илэрхийлж үг хэлэх боломж олдох нь ямар ч байсан очин даа гэж бодоод байж. Дүүн нэг энд лайв хийж ашиглаад бас юм ялгаа өнцөг хэлж чөлөөтэй ярина шүү дээ. Бид нар ч одоо чөлөөтэй. За одоо тэгээд ард нийтийн санал асуулга ард түмний хурал гэдэг маань ерөнхийдөө хоёр өөр ойлголт юм байгаа. Тийм ээ ард түмний санал асуулга гэдэг маань болохоор тэндээс гарсан саналыг улсын хурлд өргөн бариад хэрэг улсын хурлын гишүүдийн 3-ны 1 нь үндсэн хууль
энэнийг хэлцэх боломжтой гэж үзсэн тохиолдолд улсын хурлаар авч хэлэлцэн. Энийг тэр саналыг улсын хурл юм уу ерөнхийлөгч улсын хурл руу өргөн мэдүүлнэ. Иргэдийн санал өгж гэнэ энийг хэлэлцээ гэдгийг ерөнхийлөгч юм улсын хурл өргөн мэдүүлнэ. Тэгсний дараагаар 3-1 нь хэлцэхгүйгээр шийднэ. За одоо энэ санал үнэхээр хэрэгтэй юм а гэж үзээд батлах тохиолдолд улсын хурлын гишүүдийн 3-2-оор санал баталгааж байна. Тэгээд ард түмнээсээ санал асуухаар ингээд санал оруулнаа. Тэр бол одоо үндсэндээ бол одоо сонгуул явуулж байгаа юм шиг юм болно шүү дээ, тийм ээ? Тий. 3-2 нь хүлээн зөвшөөрч санал асуулга юу. Зөвшөөрүүлдэг. Гэхдээ эдгээр одоо миний хувьд бол одоо эдгээр бол өөрөө өөрсдөө гарааж одоо 3-2 нь одоо тийм юм гаргах уу эдгээр? 3-2 нь захиалаагүй болвол тэрнийг захиалж байгаа биш болвол тэрнийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Өөрсдийн захиалга бол хүлээн зөвшөөрч хүлээж авах боломжтой. Нэг өсөндөө улсын хурлын гишүүд төрийн дээр байгаа хүндэт хулгайчууд маань бид нарыг шоронд хий одоо бид нар ингээд шорондоо орё. Та нар хуулиа баталчихаа гэж хүлээн зөвшөөрнө гэж бодож ивэл бас нөгөө үлгийтэй хүүхдийн санаа л да тэр чинь яг тэ. Тийм л ойлголт яваад байгаа. Ард түмний хурал гэдэг маань болохоор ер нь ард түмэн нийтээр хуралдаад эндээс гаргасан шийдвэр маань албажуулж байгаа. Улсын хурлыг татан буулгаад ингээд ард түмнэр 1992 он шиг л ингээд ард түмний бүх ард түмний хурал хийгээд эндээс 75 хоног хуралдаад үндсэн хууль баталсан тийм үү. Өнөөдрийн төвшөнд нэг 90 хоног 120 хоног хуралдаад үндсэн хууль баталчихвол бас болж л байгаа хэлбэр. Энэ чинь бас эдийн засаг гэдэг өнөөдөр хамгийн эмзэг сэдв эдийн засаг байж байгаа тийм ээ. Эдийн засаг инээтрийг унагчихгүйгээр яаж энийг хийх вэ гэдэг чинь бас энэ монголчуудын ухааны асуудал болчиход байгаа. Энэ ард нийтийн санал асуулга гэдэг маань эцсийн шийдвэрөө нэг нь их хурл баталдаг байх нь нэг нь ард түмэн ард түмний хурлын шийдвэрийг ард түмэн баталдаг байх нь ард нийтийн санал асуулгын эцсийн шийдвэрийг эрх баригчид баталдаг байх нэ. Ер нь бол ингээд ойлгочих болно. Хоёрдугаар энэ улсын хурлыг татан буулгах, улсын хурлыг тараах тухай гэж ийм хоёр ойлголт байгаад байгаа ойлголтын зөрүү. Улсын хурлыг тараана гэдэг маань үндсэн хуулиараа бол хууль сүсгэл үндсэн хуулиараа дараа улсын хурл нь эрх зүйн чадамжгүй бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд улсын хурлын гишүүдийн 3-2 нь тарья гэдэг санал гарна. Эсвэл ерөнхийлөгч зарлиг гаргаад улсын хурлыг тарааж болно. Ингэсэн тохиолдолд дараагийн хуулиараа бол дараагийн их хурлын товн зарлагдаад ингээд их хурлын сонгуул явагдана. Нэгсэндээ энэ 126-г дараагийн 126-гаар солихгүй. Одоо бидний ярьж байсан 1-р ээлжийг 2-р ээлж хоолндороо болчлоо. Одоо 2-р ээлж хоолндороо. Одоо нөгөө засаг огцроо дараагийн засаг томилогдож байгаа. Энүүтэй адилхан тийм. Улсын хурл татан буулгана гэдэг нь 1992 онд хуучнаар бид бүхэн сайн мэднэ тий. Ардын их хурлыг татан буулгаад бүх ард түмнээр сууж байгаа тогтолцоогоо хэлэлцсэн тийм үү. Энэ зарчим бол улсын хурлыг татан буулгаж бүрэн эрхийг нь төдөлцүүлээд ард түмнээрээс ямар эрх зүйн чадамжгүй болгож жагаад ард түмнээр сууж хуралдаад тэгээд яах ёстой ярилцсан гэсэн. Нэг ойлголт өгөхөд энэ хүмүүс Монголын ард түмэнд нэг ойлголт өгөхөд маш их ухаалаг хүмүүсийн төрд ороогүй. За төрийн доогуур албан тушаалд ажилладаг эрдэмтэд зөндөө бий. Энэ хүмүүс чинь өнөөдрийн байгаа хууль эрх зүйн төвшнөөс дордуулж хууль батлна гэж юусоо байхгүй. Тэнд бүр тий одоо тэр хамгийн түрүүн бол тэр сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хамгийн гол юм шүү дээ ер нь бас. Тэгэлгүй байх. Тий. Одоо тэгэл нэг бас нөгөө талаас бид бүхэн улс төрийн хүрээнийхэн бол бүгд л мэддэг тийм ээ. Батяалалтаа бүгд л нөхрөлж үзсэн, бүгд харцдаг мэддэг л байх. Тэгээ нөгөө тангаргаар өгсөн ахыхаа төлөө явж байгаа л гэж бүгд өнөөдөр ярилцж байна. Чухам тэр эсхийг нь сайн мэдэх юм алга доо.
Аавс тийм болж байна. За. Нэг манайд ч нэг Путин болох мөрөдөлтөй хүн нэг байж идэг шүү дээ. Тэнд л очивол тангаар урагдсан. Доктор Мактай болоход бол манай улсын хувьд бол зэмжгүй баха. Миний хувьд гэж л байна. Миний хувьд бол ер нь Монгол улс парламентын засаглалтай байх нь ирээдүйд маш зөв ололт амжилттай тавих юм аа. Нэг хүний дарангуул гэж бол байж болохгүй маа. Энэ өргөн уудам газар нутагтай маш их байгалийн баялагтай хүн ам цөөтэй энэ гадны ашиг сонирхлууд байж байдаг. Энэ байгалийн баялаг дээр чи ерөөсөө гадны том гүрнүүд үндэстэн дамсан корпорациудаараа дамжуулаад одоо сая гэвтэл одоо энэ юуны Венесуелийн ерөнхийлөгч чинь одоо яагаад аваа явж байгаа? Яагаад вэ? Энд чинь ерөөсөө газрын тосныг нь юг нь гэсэн Америкийн бодлого юм бол амар. Тий, одоо хэд гадны нөлөөлөлтөй болсных байхгүй. Монгол улс тусгаар тогтнож бие дааж хөгжих ёстой. Тэгэхийн тулд нэг оймсоо хүртэл нэг шүлсэнцээ хүртэл Монгол хүн үйлдвэрлэдэг байх ёстой. Бүгдийг монголчуудаа үйлдвэрлээд одоо хэлээр орж ирж байгаа үйлдвэрийн тоног төхөөрөмж, тоног төхөөрөмж ба шүү дээ. Одоо тэрийг нэг гайхалтай одоо тэгээ сая ингэж шүү дээ. Татварыг нь бүгдийг чөлөөлж өгөөд гаднаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнээ татварыг нэмж өгөх ёстой. Гэтэл өнөөдөр үйлдвэрлэл эрхлэхэд 60-70% татвар төлдөг, Хятадаас бүтээгдэхүүн авчир зарвал 0% татвар төлдөг юм. Шүү дээ. Одоо тэр төрийн өмчт компаниудыг одоо ховчлно гэдэг байгаа. Энд чинь бол одоо энэ гадны бас л одоо төрийн өмчт компанийг ховчлаа гэж бодоход Монгол иргэдээс тэр ховцоог нь авах хүн хичнээн хүн байгаа. Багхгүй. Монгол улсууд хувийн өндөр хадгаламжтай 3% байна гэж байна. Тэр чинь дандаа олигархууд л байгаа шүү дээ. Олигархууд. Тэгээд тэр хүмүүс ховцоо худалдаж авах уу? Тэр гадны олигархууд гадныхын авлаа гэж бодоход одоо тэр төрийн өмчт одоо энэ дулааны дамжуулж авах юунууд нь дандаа гадны иргэшэл орно шүү дээ. Аюултай шүү дээ. Тий, нэг өдөр карантин аачихад бид нар яах вэ? Тэгэл дуусна шүү дээ. Нэг өдөр дулааны хаачдаг нам шүү дээ. Ерөөсөө л асуудал энэ үнд байгаа байхгүй. Ийм юм яриад байгаа хүмүүстэй манай төрийнхэн. Тэгээд энэ тогтолцоогоор нь үндэс сураар нь тэр чигээр нэг 90-ад онд яалаа. Өчнөө олон төрийн компаниудыг ховчлын нэрийн дор дампууруулаад одоо олон сайхан үйлдвэрүүдээс одоо бүгд байхгүй болсон шүү дээ. Одоо ихэнх нь байхгүй болсон. Тэр үйлдвэрийн социализмын үеийн тэр чанартай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бүгдийг Хятад руу аваачаад өртөд бэлэн үйлдвэр аваач угсарсан байхгүй бүгдийг. Тэгж байгаа Монголын нэг үйлдвэрлэлийг дампууруулад эргээд нөгөөтгөр нь Монгол руу хувцас үйлдвэрлээд бид нар чихаад байдаг. Ер нь тэгээд ихэнх төмрийн хогонд явсан гэдгийг одоо сүлжмэлийн үйлдвэр бол сүлжмэлийн үйлдвэрийн захирал нь мондөг хүн байсан тулдаа сүлжмэлийн үйлдвэрийг авч үлдээд одоо энэ эвсэг гээд одоо энэ Кашмирийн үйлдвэр нь байж шít. Тэ? Бүх ард түмний хурлын тухай хууль гэж байгаа юу гэнэ. Одоо үндсэн хуулийн дээр бол ард түмэн эвлэлд нь нэгдэж төрийн үйл хэрэгтээ шууд бусаар оролцож болно гэдэг заалт байгаа. Энд чинь өөрөөгөө эвлэлд нь нэгдэж үзэл бодлоо илэрхийлж эвлэл нэгдэж ингэж явах боломжтой гэсэн үг. Энэ хуулинд байдгүй дэлхийн аль ч улсын хуулинд байхгүй. Гэхдээ дэлхийн бүхэл бусад улс орнууд өөрөөсөө засан тохинохдоо яг л ингэж явсан байдаг. Тэгээд тэр 92 онд ч гэсэн хулганы хамраас цус гаргаагүй хувьсгал хийж чадсан нь Монголын ард түмэн энийг бүгд ойлгож мэдчихсэн учраас бүгд талбайдаа суугаад эв нэгдэл дээрээ тулгуурлаад энэ хувьсгалыг хийж чадсан байхгүй. Тийм тэгээд энэ дээр хуулийн дээр байдаггүй гэдгээрээ хууль бусаар төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн тийм хууль бус юу болно. Хурал болно. Тийм учраас юм нэг дэмжихгүй гэж ярьж байл шүү дээ бас. Дэмжихгүй гэж ярихаас илүү намайг шууд гэжил чим үү төрийн эрхийг хууль бусаар авах гэмтрийг сурчлан таниулж чамайг шорон тийм гэж ална гэж хэлээ шууд. Тийш яагаад тэгвэл нэг яг ард түмнэрээ сууж эвлэлд нэгдэж гарц гаргалгаа ярих ёстой. Ард түмний хурал хийх ёстой. Энд чи ард түмэн хуралдаж болохгүй гэдэг хууль нь хаана байна? Ер нь би ойлгохгүй байгаа. Тэс ерөөсөө ард түмнэрээ хилцэж ярилцаж олонхын шийдвэрэл дагах хэрэгтэй. Аливаа нэгэн улс гүрэн бол тий. Мөнхөгийн лайв мөнхөө яриг.
уучлаарай. Яг зүгээр одоо манай энэ нэмд чинь одоо бас өөрийнхөө үжил бодлыг хэлье. Одоо бас хүмүүс хэлье гэсэн учраас би хүндэтгээд оруулсан шүү. За. Тэгээд нөгөө бас нөгөө хууль эрх зүйн хувьд нөгөө хэлж ярих юмны хувьд асуудлын хувьд цаашид гарах цаана очиж мухардах уу бас нэг мухардчих үдэл гэж санаа зовж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр харин одоо энэ ард нийтийн санал асуулга болох ч байгаа юм дээр манайхан сайн одоо бүр бодолтой бүр нэлээд сайн одоо идэвхтэй бүр анхаарлаа маш өндөр хандуулах хэрэгтэй шүү манайхаа. Тийм тэгээд тэндээс олонхын саналаар ямар шийдвэр гарах нь харж байна. Ямар ч байсан ард түмэн маань эцээгөө зөв шийдвэр гаргах байхаа л гэж хүлээж байна. Тэл найдварыг тавьж байна. Бас нэг талаараа бол ард нийтийн санал асуулах гэсэн тэндээс зөв зүйтэй сэрсэн санал бодлууд гарах болов уу гэж одоо бас тэнд байгаа хүмүүс ирж байгаа хүмүүсийг би бас итгэл найдвар тавиад харж байна хаа. Төмөр төшийн Баярхуу ах маань ямар ч байсан очиж байгаа юм байлээ. Манай хүн ч одоо нөгөө юугаал шинэ мөнгөний бодлого тэр тал дээр нэлээд хэлж ярих бах. Гэхдээ хамгийн гол юм одоо санал асуулгын юу вэ штэ. 3 хүртэлх одоо тэр санал асуулгын шаардлага тэрэн дээр бол одоо хамгийн гол нь зөв зүйтэй шаардлага тавьж яг тийм юмараа санал асуулга явуулъя гэдгээ зөв гаргахгүй бол буруу асуулга явуулах юм бол одоо тэгээд бүр санал асуулга явуулснасаа бүр нөгөө сахид аваад шалд ордог гэдэг шиг юм болно шүү дээ. Тэгэхээр нэг санал асуулгын дүн гордол сууж идэг болно шүү дээ. Тэ? Тэгээд тэр санал асуулгаар гарах санал нь хууль зөрчиг байх хэрэгтэй. Тэ. Хууль зөрчиг үгээр Монголд өөрчлөлт шийдэлт хийж болно гэсэн хуулийн заалт байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг юу яадаг л болж юм л та. За юу гэнэ? Чи орондоо хөвтөөгөн байгаа үсттэй. Хүмүүс юу галаас суудсан байгаа байт. Сууж л байгаа ах төө. За бичлэгүүд орсон үзээрэй гэж манай Атхан туяа нөгөө бичлэг янз бүрийн юмаа бол ингээд хүмүүс бас үзүүлье харуулъя гэсэн байж шүү. За тэгээд өнөөдрийн хувьд бол байгаа. Тэгээд энэ нэг хүмүүсийн тухайд хэлэхэд Монголын ард түмэн маань ерөөсөө нэг нэгдэлтэй байж хичээл одоо яг л мөнгө авах төр шиг ингээд чин сэтгэлээсээ ингээд сайхан асуудлыг ингээ ярилцдаг болох хэрэгтэй. Бид нэр нэгдэлгүй байх тул бүртээ нэгдэлгүй нэг алхам бүртээ гадны эвдэш болж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Монголын хулгайч одоо тэгэл олон хүнийг эвлэрүүлэх гээл эвчилдүүлэх гээл одоо ингээл үзэдгийг шүү дээ. Одоо тэгэл янз бүрийн одоо үг хэллэг хэлээд янаа цоногтон за тэгж болохгүй шүү, ингэж болохгүй шүү. За ер нь аль болохоор одоо ингээд нэг хэлж байгаа үгийг бас ингээ тий бас юу байгаарэ. Бодож тунгааж үзээд ихтэй байгаарэ. Тэгэхээр ингээд хэлдэг. Тэгээд манайхан бас үг авдаг шүү. Бас зарим нь бас сайн үг авдаг. Багын андууд биш мөнхөх төр чарваад масны зөрөөтэй хол. Манай багын андууд суу халаад байна уу шиг болсон. Уур багтай зайлгүй. Чи ном 19-г номын хүн би чи хар бар ажил хийдэг хүн энэ амьдралын ахуй орчин энэ байдлаасаа цулж байгаа. Тийм ээ. Тийм баг. Би яхаа тэгээд насандаа л хөшөлж байна. За тэр хөгсөн залууч. За тэгээд эцэст нь хэлэхэд тэгээд ерөнхийдөө манай монголчуудаа юмыг сайн нөгөө учрын олж хужрын тунгаан гэж үг байгаа. Тэгэхээр одоо ер нь бол одоо тэр үнэн ба зүүн намын залуучуудад хэлэхэд та нар юмны сайн учрыг олж хужрыг тунгаажиж хэлээрээ. Одоо бас одоо ганц эмэгтэй хүнлүүд арайд яах вэ? Одоо тэгээд ер нь бол одоо тэгээд нөгөө хүний олон хүний авирдггүй л гэдэг нь шүү дээ. Ер нь бол зарим зүйл дээр жоохон эмзэглэж харсан зүйл улс төрийн соёл гэж зүйл бий. Улс төрийн соёл гэхээс бол хувийн соёл гэж бий. Ер нь бүхэл бүтэн одоо бүхэл бүтэн намын зүйл одоо энэ дээр чи ийм байж та. Одоо ингээд энийг уншаад байна л да. Нэмдэрч энэ дээр энийг уншаад байна. Энэ үнэн ба зүүн намын яг нөгөө урдлын юун дээр байгаа. Үнэн ба зүүн намын гишүүн нь гэж байна шүү дээ. Оюун бэлэгдсэн алзанд шунал үгүй. Яриа шудраг
чих сонор, хараа хурц, байдал тайван дүлгэн, магтаалд хөөрдөггүй, шүүмжлэлд хорсдоггүй, барс мэт зоригтой Монгол улсын сул дорой байдлыг харж шинжлэх ухаан суурилсан хүчрэг улс орон болгох сэтгэлтэй хүн байна гэж байгаа хгүй. Тэр шүүмжлэлд хорсдоггүй гэж одоо ингээд энэ дотор байгаа тэгээд одоо миний хувьд бол одоо тэр жоохон шүүмжлэл сонсож турхал байсан юм байна л да. Энэ занам үнэн бааз үнэн. Намрын аппарат тэр чигээрээ нэг эмэгтэй дээр тулгуурлаж эмэгтэй хүн гэдэг талаасаа гендер талаасаа бол надад илүү эмзэг харагдсан. Одоо манайхан чи ярьдаг шүү дээ. Одоо нөгөө улсын хурлын нөгөө булган таяг гэсэн чи хөөх юм нэстэ хөөх юм булган таяг нь болормог энх хотын болормог өстө та нар одоо яах нь хөөх юм өстө хууль зөрчсөн ч гэсэн хөөх юм эмэгтэй амтэн штэ бүсгүй амтэн штэ гэдэг өмөрөөдөөсөн эн чин хууль зөрчөөгүй зөв юмны төлөө явж исэн хамт одоо бас үгүйцүүд одоо илэрхийлээд явж исэн үнэ зүгээр нэг учрыг нь одоо заа чи автонгоо чиний хүрээдрээ аливаа нэг ярилцъя одоо эн чинь ингэж барьж болохгүй ч гэдэг юм уу бас нэг уулзаж ярилцаж болоогүй болов да одоо ингээд нийтийн сүлжээнд одоо ингээд тэгэл өөрхий юу яасан л гişin янз бүрийн юм муугаар хийхин одоо тэгээ тэр мөрөн дээр нь бас одоо бас л эвгүй л муухай санагдаж байна. Миний хувьд бол би одоо ингээд олон одоо Монгол даяараа одоо намайг муулж инээтрээ гэж яаж исэн юм болохоор би ч яах вэ? Би бол эрэгтэй хүн. Надад бол өстой хотоогоодох юм өстой юу ч алга. Хамгийн гол нь тэгтээ бол ер нь бол надаас өөр хүн байсан бол яг тийм юм тохиолдсон бол аль хэдийн амиа гол. Манай мөнгөх сэтгэлийн хат амар хүн шүү. Би бол тоохгүй шүү дээ. Би ч одоо сэргийн алхаас өөрийн ном байсан бол тийм ээ. Бас нэг бүхний ном өгөхөнд амиа хорлол одоо яах вэ? Бас нэг сүнсээ хорлоод бас аюулуулна гэдгийг ухаарч байгаа мэдж байгаа үгүй. Амун дээрээс нь миний бас энэ зүрхэнд байна, цуснд байна. Бас л зориг вэ штэ. Тийм учраас нөхдүүд намайг нэг тэр үед бол нэг амиа хорлолцсон гэж ботсон юм шиг байлээ. Түүнээс бол би бол тэгж арч байгаа алдахгүй л дээ. Тийм учраас тэгээд нөхдүүдийг жоохон гайхшруулсан баг. гэж бодож байгаа. Тэгтээ би айгүй сэтгэл байна. Цаашд бол улам зоригтой гэсэн. Ингээд бас зарим зүйлүүдэд давхцаж байна лээ. Ер нь хөндлөнгөөс харахад гэхдээ энэ ч нөгөө би тэн дунд байсан дандаа л миний таньдаг хүмүүс энэ чинь төв талбай гэдээ бас олон жил явчлаа. Тэгээд тань найз нөхөд маш их олон хүн бий. Дандаа л найз нөхдүүд маань байна лээ. Тэгээд одоо би юу хэлтэй. Харин энэ тэрэн дундаас харин манай шинжээ харин дуурсангүй шүү. Шинжээ ачаа харин нуруутай юм шүү. Ер нь бас нэг итгэж хүлээж хардаг хүн шүү. Шинжээ харуулах ах маань харин ёстой төвийг сахиж явахтаа ерөнхийдөө одоо ингэж болохгүй гэдгийг нэг тэр сайхан итгэл сэтгэл үлдээгээд одны хүн итгэл үлдээсэн арайч нэг юмхтэй үнтэй зуралдаад яваад байхгүй л үгүй. Тийм байлгүй дээ энэ ч одоо. Сайхан ноён нуруутай байлаа. Энэ лайвгаас дажимдуулаа шинжээ ахтаа бас баярлаа. Тэгээд одоо бас нэг юмхтэй хүн рүү нийтээрээ дайрж ахт нь бас сугарж үлдсэн сансан. Одоо манай мөнх хоёр ах ч одоо бас ихт янз бүрийн тиймд оролцдог юм да. Одоо тэр нэг хэн бол Баточир мочир бол цохиж явна лээ шүү дээ. Баточир бол одоо тэгээд яа гэдэггүй дээ. Адилхан өөрөө үр хүүхдтэй хүн хүүхдтэй юм баг та. Хууль юм байгаа юм да ер нь. Хууль зөрчөөд хулгай хийгээд улс орны ямар том дээр тэр хүмүүс чинь gooч тэр Отгонбаатарыг өмөрөөд ярьж байгаа хүмүүс ч тэр одоо яг л миний нөгөө хамт олон ойр дотн байсан хүмүүс болчиход байгаа. Да ер нь нэл хэлээд худлаа яах вэ тийм ээ? Тийм. Тэгээ нэг асуудалд нэг гендер талаасаа ч тийм үү бас их улс төрийн соёл гэдэг чинь бас нэг хөгийн юм дээр бас харагддаг юм. Тэгээ улс төрийн соёл гэхээс гадна хувь хүний бас суур бас хүмүүжил юу байх хэрэгтэй байна. Та тэрийг бол ёстой мэдэх юм алга хаа ямар ч байсан тэгээд манайхын талд юм ярмаарг байна. Улс төрийн тогтолцоогоо дахиад нэг яриад өгчих байхаа яшгүй.
За тэгээ манайхан гайгүй ойлгосон байдгүй дээ. За нэмтэрч яриаг сонсомоор байна гэж байна. Нөгөө юуг л сонсох гэж байгаа бах та. Дахиад ярих уу? За яг гайгүй л үү. Нэг түрүүн орж ирсэн уусуудаа цөөрс юм нэг нэмэгдэг юм те. За тэгээд орой болчихлоо дөө. Тэгээ сайхан лайва өндөрлөе тэгээд өндөрлж маань сайхан амраараа. За. Тий. За эндээс тасалж болохгүй юм шиг байна. За би тасалж. Тэг. Манай баяр тава юу гэнэ вэ? Эн чинь манай мөнхөөгийн лайв гэнэ. Яг тэгээ яг ер нь ингээд одоо ингээд Отгонбаатарч бай, Солонгооч бай, хин ч ингээд ороод ирсэн би шууд ингээд өөрийнхөө лайваар яриулна. Энэ шодрог байхгүй юу? Шодрог шууд яриулаад одоо манай цэцгмаагч үзэж байна. Цэцгмаагч ороод ирсэн ч болно. Тэгээ одоо энэ лайваар орж ирээд бас үг үзүүлэлтээ илэрхийлээд бас ярьсан ч болно. За тэгээд манайхан тэгээд ямар ч үсэн өнөөдөр орой ингээд лайв одоо шинэ оны анхны одоо үг үзүүлэлтээ илэрхийлж байгаа бас лайв шүү. Тэгээд ер нь бол одоо ингээд ямарваа нэг хүнийг гүтгэн харлуулж доромжлох гэсэнгүү одоо үнэн байдлыг хэлье. Үүн дээрээс одоо сая нямдэрч маань хэлж байна. Одоо гендрийн байдлаас ааж тэр гэж. Миний хувьд бол нэг гендер гэхээсээ илүү одоо хүний олноороо тий одоо бас нэг тэгж болохгүй хаа. Жохон жудагтай бас нөгөө нэг одоо энэ дээр байдаг шигэл одоо үнэн бозон намынхан тий шүүмжлэлд хорсдоггүй гэдэг шиг л тий. Мэдхий хорсол та би бол одоо шүүмжлэл байтугай юмд одоо яасан хорсохгүй л яваад болоод байна шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр бичсэн шигэл байгаараа гэж хүсье. Тэгээд яг уу энэ үнэн бозон нам гэдэг энэ нэр бөгөөд энэ лого могоны сайхан самбууга нэр дээр байдгийн гинлээ өмнө манай намнуусрын хэлсэн. Тэгээд мөн дээрээс нь энэ Отгонбаатар гэдэг намын гишүүний үнэмлэх болгосон дарга Отгонбаатар гэж байна. Отгонбаатарын гарын хэсэг нь байна. Уг нь бол манай Отгонбаатар чи энэний юу мууг яах бас хууль эрх зүйн бас өөрийнх нь бас юу хууль эрх зүйн бас юу байхгүй юм бэлээ шүү. Нөгөө шүүхээр тогтоогдсон одоо яг үнэн ба зүүн намын дарга гэсэн тийм юу байхгүй юм байлээ. Аль биесний яг одоо тийм тогтоо шүүгчийн тогтоол бол байхгүй юм байлээ. Тэгээд шүүгчийн тогтоолгүйгээр намын дарга гэсэн одоо албан тушаалгүйгээр улсын хурлд орсон юм билээ. Тэгээд яг одоо тэгээд энэ байдал нь одоо тэгээд байдлыг манай намнаас ярьж ирсэн. Одоо тэгээд цаг хугацаа харуулад ямарваа үнээрээ худлаагаараа тийм ээ. Тэгээд тогтох байлгүй дээ. За тэгээд манайхан ганц хоёр коммент 5 солих юм уу эсвэл одоо ингээд лайв өндөрлөхөд манайхан орой болж энэ маргааш та бүхэн манай ажил төлөлт авах лайв өндөрлөе гэж бодож байна. Манайхан юу гэж бодож байна? Манай одонгоо үзэж байвал одоо одонгоо ингээд шууд орж ирээд бас юу хийж болно? Эд хийчихвэл. Одонгоо маань үзэж байгаа бол яг л орж ирж харагдаагүй дээ. За тэгээ коммент байхгүй учраас ерөөхдөө тэгээ лайва өндөрлөө та бүхэн сайхан амраараа. Тэгээ миний хувьд бол ер нь үнний төлөө нэг жанжин шугамтай явнаа. За юу нэ Отгонбод гэдэг нь хэдүүлэх нэ байж харгалсны хэрэггүй, нам хэрэггүй, нам бол мап, намгүй ус бол монголчууд нэгдэж хүчрэхэг болно гэж. За тэгээ ер нь бол нөгөө энэ ийм байлаа нөгөө сонгуулийн тухай хуулийн чинь нам болж иж сонгуульд оролцсон гэсэн юм. Оролцсон юм биш шүү. Тий. Тэгжиж одоо ингээд сонгуульд оролцох юутай. Хувь хүн дэвшиж болно гэсэн. Мөн дээрээс нь одоо нэг хэлэлт байвал ямарваа нэг намын хариалал байвал бас том хамгаалт болдго юм лээ. Хамгаалт болдгийг. Одоо үг үзүүлэлтээ илэрхийлж байгаа ямарваа нэг одоо тэр юунд орлоо гэж бодоход одоо аливаа асуудалд орлоо гэж бодоход нам нь одоо өөрөө бас шүүх юутайгаа хууль хүчний байгууллагуудаа бас хүсэлт гаргаад ингээд гишүүнээ хамгаалж
болдгийм байлээ шүү. Тэгээ эцэст нь хэлэхэд яг одоо өнөөдрийг шиг одоо ингээд тий одоо саяны хэд хоногийн байдлаараа нэг Одонгоог Утганбаатарыг өмөрж гэдэг манай хуучин одоо энэ нөхөд байсан үнэн баазуу намын нөхдөд намайг асуудалд ороход яг ингээд та нар бөөнөрөө намайг хамгаалсан бол би маш ихээр баярлах байлаа гэвч та нар мань тэгээгүй одоо аманда ус болгосон мэт чимээгүй байсан. Гэтэл одоо ийм ганц эмэгтэй хүн ингэж байгаад бол миний хувьд бол бас жоохон тиймэрхүү байна. Гэхдээ би та бүгд яахтар буруутгах гэсэнгүү хоо хүний үг үзүүлэлтээ илэрхийлэх ямар нэгэн хүний өмөрнө байна уу яа нь та нар өөрсдийн асуудал. За тийм байна. За тэгээд гацаад байна одоо амрыг гэж. За тэгээд нэг хүн амрыг гэж явах шиг байна. Тэгээд тэр сайхан амраараа Монгол улсын төлөө зүтгэе.